урьдчилан ажиллагаа явуулж байгаа учраас энэ чиглэлээр бас цаашгүй гишүүний бүрэн эрхийг төтгөлзүүлэх санал орж ирдэг. Үзэлт. За энэ хүсэлт орж ирсэн. Хоёр дахь үндэслэл. Мөрдөх байгууллага мөрдөн шалах ажиллагаа явуулахад энэ байгууллагын хийж гүйцэтгэх ажилд бид нар болцоо олох ёстой. Энэ болцоонд гишүүний бүрэн эрх бас алжгүй байдал нөлөөлдөг. Тийм учраас мөрдөх байгууллагын үйл ажиллагааг хэвийн мөрдөн шалах ажиллагааг болцоотой хэмжээнд явуулахын тулд нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг төтгөлзүүлэх саналыг оруулж ирсэн. Алхтай тэмцэх газраас та нэг нэгээр нь ямар үндслээр аль аль заалтаар ялагдчихад татж байгаа дөрвөн гишүүнийг эрх мэдэл халуун шалын байдлаар оруулан ашигласан гэдэг үндслээр мөрдөн байгууллага санал өрүүлсэн тухайн прокурор хянаад үндэстэй байна гэж үзсэн учраас ялагчаар татсан. Тийм учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ийн 1-р зүйлээр эрх мэдэл албан тушаалын байдлыг уруулан ашигласан гэдэг үндслээр ялагчаар татсан. Баатарлаг гишүүний хувьд хэдэн төгрөгийн авилга авсан юм бэ? За ялагчаар татсан тогтоолтой гишүүд танилцж ах шиг байна. Тийм учраас мөрдөн шалах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн хохирол учруулсан гэдэг зүйл нь мөрдөн байцаах ажиллагааны явцад тухайлбал эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулийн 29-ийн 3-аар нууцлалтай явдаг учраас тухайн энэ хэргийн хохиролтой холбоотой нарийн тоо баримтыг хэлэх боломжгүй. Харин та бүхэнд ямар зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага татсан гэдэг зүйл ангийг та бүхэнд хэлжлээ. Алтай гишүүний тухайд бол 9 жилийн өмнө засгийн газрын тогтоолтой холбоотойгоор намайг шалхаар оруулж ирлээ гэд маш гайхсан байдалтай хэвлэхийн тайлбар өгсөн. гишүүд бол би буруу гэсэн тайлбар холбоотой ямар ч хамааралгүй байна гэдэг. Тийм, буруутай буруугүй асуудлыг энд тавд хэлцэхгүй. За энийг бол мөрдөх байгууллага, мөрдөгч, хянжгаа прокурор шийднэ. Тухайн хүмүүс, тухайн одоо нэр бүхий улсын хурлын гишүүд хэрвээ буруугүй гэж байгаа бол тэр буруугүй гэдэг үндслэлээ өөрөө буюу өмгөөлөгчөөрөө дамжуулж мөрдөх байгууллагад л ярих ёстой. Тэрнээс одоо таач тэр, бийч тэр энэ хүмүүсийн гэмортой асуудлыг би шийддэг хүн биш. Та бүхэн шийддэг хүмүүс биш. Засгийн газрын тогтоолын төлөв мэдээлэл. Тэрийг мөрдөх байгууллага шалгаж байгаа. Тийм учраас мөрдөх байгууллага шалгаад ямар байдал тогтоогдсон гэдгийг мөрдөх ажиллагаа дууссаны дараа шийдэгдэнэ. Одоо нэмж оруулж ирэх улс төрчдөө хариуцлагыг анх алхтай тэмцэх газрыг хэлсэлгүй ярьжсэн шүү дээ. Нэмж орж ирэх гишүүдэд дээр нэг хоёр асуудал бий. За нэгдүгээр одоо хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол нотлох хуримтыг цуглуулах ийм үйл явц. За өнөөдрийн байдлаар дөрвөн гишүүнийг ялагчаар татсан учраас өнөөдөр гишүүний эрхийг төтгөлзүүлэх санал оруулж ирж байна. За одоогийн байдлаар бол мөрдөх байгууллага болон прокурор дээр ялагчаар татах санал орж ирсэн ямар нэгэн гишүүн байхгүй байна. Алхтай тэмцэх газраас одоо 6 гишүүнийг ялагчаар татах санал прокурор дээр хөргүүлсэн шүү дээ. Одоо бусад гишүүд нь яасан юм бэ? Ягаад заавал 4 гишүүнийг одоо үндэслэл болоо шалгаж байгаа юм бэ? Энэ дээр тайлбарлахгүй юу? Би зөвхөн ялагчаар татсан гишүүдийн мөрдөх байгууллагын үйл ажиллагаанд энэ мөрдөх байгууллагын ажиллагаагаа явуулах болцоог нь олгож оруулж ирлээ. Гэхдээ та бүхэн бас нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Бусад гишүүдтэй холбоотой хэд хэдэн гишүүдийн нэр дурддагддаг. Яагаад төтгөлзүүлдэггүй юм бэ гэж хэлдэг. Гэхдээ эн чинь эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулийн 29. За дээр нь их хурлын тухай хуулийн 9-8-аар гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг нэгжлэг хийхээс бус одоо байцаан шийдэх ажиллагаа хийхийг хориглодог. Тийм учраас энэ хөгжлийн банктай холбоотой хэрэг болвол тодорхой ажил мөрдөн байцаалт ажиллагаа явагдаж байгаа учраас ямар нэгэн байдлаар гишүүнтэй холбоотой одоо хөрөнгө бүтэмжлэх, үзлэг нэгжлэг хийх юм зайлшгүй шаардлагууд хэрвээ гарч ирэх юм бол гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. За бусад гишүүнтэй холбоотой асуудал бол яг энэ үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох хуримтын хүрээнд шууд гэмрүүгийн асуудлыг шүүх рүү шийдвэрлэх ийм зохицуултууд байдаг. Тийм учраас бусад гишүүнтэй холбоотой асуудал яагаад төтгөлзүүлэх юм бэ гэвэл мөрдөн шалах ажиллагаа одоо яг эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх хуулийн хуулиар бол 31 ажиллагаа байна. Прокурорын зөвшөөрлөөр 18, мөрдөгч өөрөө дангаараа хийдэг 13 зөвшөөрөл байна. Тийм учраас бусад нотлох хуримтаар нотлогдсон тохиолдолд заавал гишүүнийг төтгөлзүүлэхгүйгээр шийдэх тийм хуулийн боломж бий. Тийм учраас бусад гишүүдийг энэ эрхгүй байгууллага тухайлбал мөрдөх байгууллагын санал ирээгүй учраас оруулж ирэх байна.
бусад гэдэгт одоо хэдэн гишүүний нэр Жишээ нь альянс руу бейсэн гишүүнүүд бол юу болсон бэ? Тий, би одоо гишүүдийн тоог тодорхой хэлж мэдэхгүй. Мэдэхгүй гэдгийг би одоо ажлаа мэдэхгүй гэдэг утгаар хэлээгүй. Энэ ажлыг бол мөрдөх байгууллага өөрөө хийж гүйцэтгэж байгаа нийслэлийн прокурор хяналт тавьж байгаа. Тийм учраас тухайлбал хэдэн гишүүн ялагчаар татсан бэ гэдэг асуудлыг та бүхэн манай улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албанд хандж байгаад авах боломжтой. Одоогор бол би яг хэдэн гишүүн гэд тийм хэлэх боломж алга байна. За сая миний хажуу зогсож та асууж байгаа шиг байна. Бээсэн гишүүн гэдэг. Адиасрун гэдэг ингээд асууж байгаа шиг байна. За энэ хүмүүстэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн байдлаар одоо энэ хүнтэй хүмүүстэй холбоотой шүүгэж шилжүүлэх юм уу? Эсвэл одоо прокурор ямар нэгэн байдлаар шийдэх шийдвэр энэ талаар мөрдөх байгууллагаас одоогийн байдлаар прокурор байгууллагад ирээгүй. Одоо оруулж ирсэн дөрвөн гишүүнийг хүлээж авахгүй бүрийн эрхийг нь чөлөөлөөгүй тохиолдолд яах вэ? За энийг одоохондоо хэлэх эрт байна. Тийм учраас одоо алжгүй байдлын байнгын хорооны гишүүд маань ямар шийдвэр гаргах юм? Тэр хүмүүс шийдэх бах. За дээр нь шийдвэр гаргаж байгаа хүн л тайлбарладаг. Тийм учраас тэр шийдвэр гаргасны дараагаар яах их асуудал нь прокурорын байгууллага асуудал. Нэр холбогдож байгаа гишүүдэд хэлмэгдэж байна, гүжирдүүлж байна гэдэг тайлбарыг өгөөд байна л та. За одоо би тэр хүний гүжирдүүлж байна, хэлмэгдэж байна гэдэг асуудлыг би хариулах албан тушаалтан биш. Энэ асуудлаа бол тэр мөрдөн шалгаж байгаа мөрдөх байгууллага болон хяналт тавьж байгаа прокурорт гомдол хүсэлтээ гаргах эрх нээлттэй. Одоо дотор ямар процесс өрнөж байна? Санал процесс. За одоо халдшгүй байдлын байнгын хороо гишүүд нь хуралдаж байгаа шиг байна. Тийм учраас энэний дараагаар тодорхой саналууд нь гарах байх. Бямцогтын хувьд улсын хурлын гишүүн Бямцогт өөрөө хөгжлийн банкны зээлтэй бас нэр холбогдсон. Өнөөдөр өөрөө бас ингээд халдшгүй байдлын дэд хороондос ингээд ороод ажиллаж байгаа нь өөрөө аж ахуйн зөрчил гэдэг юм уу? Энэ талаасаа бас харагдах боломж байгаа юм. За тэрийг бол одоо халдшгүй байдлын байнгын хороо өөрөө дотооддоо шийтгэл асуудал. Тэрнээс одоо санал оруулж байгаа хүний хувьд энэ хүн чинь ашиг сонирхолтой зөрчилтэй байна гэдэг тийм асуудлыг тавих эрхгүй субъект нь би өөрөө биш. Тэгээд ийм учраас энэ халдшгүй байдлын байнгын хороо өөрсдөө дотооддоо шийдэх асуудал байх. Хөгжлийн банкны асуудал хувь шүүхийн байгууллага дээр удаашралтай явж байна гэж иргэд шүүмжилж байгаа. Урдах шалтгаан болоод сайдах юу вэ? За энэ та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Маш олон жилийн өмнө болсон учраас шалгах процесс бол маш удаан явагдаж байна. За өнөөдрийн байдлаар та нар мэдээлэл өгөхөд бол ялагчаар татсан хүн 42 хүн байна. Тэгээ ингээд шалгах процесс явагдаж байна. За та бүхэн өөрсдөө мэдж байгаа бол хөгжлийн банктай холбоотой сонсгол хэлцэх үед хохирол нэг 120 орчим тэрбум байж исэн бол өнөөдөр хохирол төлөлт 167 тэрбумтай байна. Тийм учраас бас хуулийн байгууллагууд өөрсдийнхөө хэмжээнд хохирол нөхөн төлөвлөх асуудлаар бас тодорхой ажлуудыг хийж байна. За энэ үр дүн бас тодорхой хэмжээгээр бас гарч ийн гэж ингэж харж байна. Тийм учраас бас энэ шинжээчийн дүн маш олон ганцхан хүн байцаалт авахаас гадна шинжээж томилох ингээд байцаан шийдэх ажиллагааны маш олон ажиллагаанууд хийгддэг учраас энэ цаг хугацаа шаардж байгаа. Асуудлыг одоо нээлттэй оруулж ирж гэдэг бас олон иргэд нийтийн одоо шүүмжлэл байна л да. Тэгэхээр таны хувьд оруулж ирэх асуудлаа нээлттэй явуулж болдгоо юм уу? Дараагийн банк орон дээр. Тий, энд нэг асуудал бий. Яагаад гэвэл энд хэрэгтэй холбоотой асуудал яригдж байгаа учраас одоо бол аль нэг хүний гэмбүрэг асуудлыг би шийдээгүй. Гэмбүрэг асуудлыг шүүх шийддэг. Тийм учраас одоо энд ямар нэгэн байдлаар ялагчаар татсан үндслэлээр ил явуулах нь нэгдүгээрт хүмүүсийн эрхийг зөрчих асуудал үүсдэг. Яг гэвэл гэмбүрэг асуудлыг шийдээгүй байж байгаа мэтэр гардаг ийм асуудлууд нэлээд түгээмэл байна. Би та бүхэнд бас нэг зөвлөгийг л хэлье гэж бодож байгаа юм. Прокурорын байгуулагч ёс зүйтэй сэтгүүлч та бүхэн ч бас ёс зүйтэй байх ёстой. Миний санаж байгаагаар сэтгүүлчийн ёс зүйн зарчим дээр нийтэд зохисгүй хэлбэрээр уйлантайгаар түгээхийг хориглодог. Тэр хориглодог зарчим дотор чинь шүүхээр гэмбуруугаа бол бусдыг гэмбуруутай мэтэр нийтлэхийг хориглосон бий. Тийм учраас би гишүүдтэй холбоотой асуудлыг нэгдүгээрт энэ нууцтай холбоотой асуудал, хоёрдугаарт энэ тавьсан санал бол бусд хүмүүс тарахдахгүй байх үндслэлээр хаалттай санал оруулж ирсэн. Төтөлбөрлөх асуудал яагаад төрийн нууцаар орж ирсэн юм бэ? Төрийн нууц биш. Тий. Нууц бол та бүхэн бас өөрсдөө сайн үзээрэй. Төрийн болон албаны нууц дээр 3 зэрэглэл байдаг. Албаны нууц, онц чухал нууц гэдэг ингээд 3 төрлийн нууц бий. За энэ бол зөвхөн албаны нууцаар
сая үндэслэлийн тав хүнд бас тодорхой хэлчихлээ. Шалгаж байгаа хэрэгүүд дээр хөөн хилцэх хугацаа ер нь дуусч байгаа хэрэг хэлчихнэ байгаа шүү. Хөөлцөх хугацаа дууссан хэрэг бол байхгүй байна. Гишүүдийг тэтгэлзүүлэхээр оруулж ирсэн шалгалтын явц цаад учруулж яана гэж үзэж байгаа юм уу? Ямар шалтгааныг тэтгэлзүүлж байгаа юм бэ? Гишүүн бүрэн эрхтэй байхдаа шалгагдаад явах боломжтой юу? Түрүү ерөнхийд нь би тав хүнд хэлсэн баг. За гишүүдтэй холбоотой асуудал бол саад учруулсан гэдгээр тухайлбал одоо мөрдөх байгууллага дээр дуудсан цагт нэрдгүү ийм ойлголтыг хүмүүс ойлгоод байгаа шүү байна. Гэхдээ гишүүнтэй холбоотой нэлээд олон асуудлууд бий. Тэр нь халдшгүй байдалтай холбоотой асуудал байдаг учраас тэн дээр үзлэг нэгжлэг хийх, хөрөнгө үтэмжлэх ийм ажиллагаанууд хийгддэг учраас зайлшгүй гишүүний халдшгүй байдалд халтгаас ураагүй байдал үүсдэг. Тийм учраас л одоо энэ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас ийм асуудлууд гарч магадгүй учраас мөрдөх байгууллагад болцсон холбоотнээс тэтгүүлүүлэх саналыг оруулж ирж байгаа. Хэрэг бүртгэлийн шатанд шалгаж байгаа хэрэгүүд донд өөр гишүүдийн холбогдож шалгаж байгаа яг ийм хэрэг байгаа юу? За хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол нотлохын процесс явагддаг учраас одоо яг тэр үед тэр гишүүдтэй холбоотой гэдэг асуудал бол энэ хэрэг бүртгэлтийн хэрэг дээр харагддаг. Нотлох процесс явж байгаад тодорхой гишүүнд нотлох баримт нь үндэслэгдээд заашгүй эрээгүй хэрэг үүсгэж ялгчаар татахаар бол татсан үеэс л тухайн хүнтэй холбоотой асуудал яригддаг. Тийм учраас хэрэг бүртгэлтэй холбоотой одоо хэрэгүүд дээр ямар нэгэн хүний нэр орж явдггүй нотлох процесс л явагдаж байгаа. Болсноо. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Мэдээлэл төр ордно шууд хандуулсан хүргэж байна. Улсын ерхий зөвлөж явуулсан хэрэг юу гişүрээ Бэмбах. Нэг.